Монгол Улсын консерватори үзүүлж байна. Монгол Улсын засгийн газар улсын онцгой комисс боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны дэмжлэгтэйгээр өндөрлөгтний өмнө тулгарч байгаа цар тахлын аюулыг эрүүлийн хэв нэгдэлтэд даван туулахад хөгжмийн урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний сэтгэлийг хөглөж Монголын төдийгүй олон улсын нэр төртэй бүтээлчтэй цахим ертөнцөд дуу хоолойгон нэгтгэх зорилгоор World Music Online Festival-ыг зохион байгуулж байна. Байна. За сайн байна уу хүмүүс ээ? Сайн байна уу? Байна уу? За сонсогч байна уу? World Music Online Festival-ийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгч та бүхэн сайн байцгаана уу? Намайг Чүн Шуан гэдэг. Би бүгд наймтай хятад ард улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирлын албыг харьцдаг. Юуны өмнө бүгд наймтай хятад ард улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн нэрийн өмнөөс World Music Online Festival амжилт бүхний дээдийг хүсэн өрөөе. Та бүгдийн харж байгаа энэ хөгжим бол Зөвлөлт холбоод улсад үйлдвэрлэсэн Красный Октябрь төгөлдөр хуур юм. 1940-од онд Монгол улсад ажиллаж байсан Хятадын алдарт хөгжмийн зохиолч Шин хаан олон шилдэг бүтээлүүд энэ төгөлдөр хуурнаас мэндэлж төрсөн билээ. Ийм ч учраас Шин хаан хөгжмийн зохиолчийн дэлхийн алдарт бүтээл Шар мөрөн төгөлдөр хуурд зориулсан концертыг одоо та бүхэндээ төлөвлөж байгаадаа туйлаас их баяртай байна. Хүлээн авна уу? 黄河大合唱这部作品的钢琴协奏曲《黄河》。
2020 оны 2 сарын 27-нд Монгол Улсын ерөнхийлөгч Батулга бүгд найрамдах Хятад ард улсад айлчилснаар Хятадын Ухаан хотод COVID-19 вирусын дэгдэлт хамгийн ноцтой байсан үед айлчилсан гадаад орны анхны ерөнхийлөгч болсон билээ. Айлчлалын үеэр Монгол улс Хятад улсад эд материал, бэлэн мөнгөний тусламж үзүүлсний зэрэгцээ 30 мянган халуун хошууд хонь бэлгэлгээ амсна нь Монголын ард түмний ахан дүүгийн найрсаг халуун сэтгэлийг гүн гүнзгий илэрхийлж чадсан юм. Сэтгэл хөдлөсөн дээрх үйл явдалтай холбогдуулан Хятадын зохиолчдын хорооны гишүүн Яруу найрагч Чин Гуанлиний зохиосон шүлгэнд Өвөр Монголын алдарт хөгжмийн зохиолч Шинжилт ая оруулан Андын сэтгэл хэмээх дуу бүтээснийг Өвөр Монголын нэрт Мээрийн хамтлаг дуулж үзэгчдийн хүртэл болгосон байна.相守相助安大齐。草原乃心暖春风，轻轻相助捧出白色锦衣，绿色蓝天起伏，盼雨后有七彩虹。相守相助安大齐，人情恩出草原锦鲤，我们是邻邦亲密的兄，风雨之春同舟共济，相守相助安大齐，我们相守相助安大齐。全球新冠肺炎疫情面前，我们更需要团结齐心，共克时艰。 Дэлхийн нийтэд тархаад байгаа COVID-19 цар тахлын өмнө бид илүү эв нэгдэлтэйгээр хамтдаа энэ хэцүү үеийг туулах хэрэгтэй. Хөгжин бол улс орон үндэстнүүд хоорондын хүнлэг дотн харилцаа, сэтгэлийн мөн чанарыг хамгийн сайн илэрхийлж чаддаг. Монгол улсын консерваториос зохион байгуулж байгаа World Music онлайн их наадам нь цар тахлын үед дэлхийн улс орнуудын хөгжимчид нэгдэх, идэвхтэй оролцож дуу хоолой үзэл бодлоо нэгтгэх боломж бий болгож байна. Бүгд найрамдах Хятад ард улсын төв консерватор чин сэтгэлээсээ баяр хүргэж уг их наадамд идэвхтэй оролцоо илэрхийлье. Хятад, Монгол хоёр улс урд удаан хугацааны турш айл хүний амин нэг, саахалт хүний санаа нэг хэмээн найрсаг харилцаагаар өнөөдрийг хүрч ирсэн.
Ялангуяа 2 дугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед манай улсад айлчилж түүнчлэн тусламж болгон 30 мянган толгой хонь бэлэглэх тухай хэлсэн нь бидний сэтгэлийг маш гүнзгий хөдөлгсөн юм. Би Монгол улсын консерваторийн захирал профессор Бүрхүүтэй сайн найзуу 2019 онд тэрээр манай сургуульд айлчилж бидний зохион байгуулсан 2 дахь удаагийн нэг бүс, нэг зам хөгжлийн боловсролын холбооны их хуралд оролцсон юм. Манай хоёр улс мөн хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. 2018 онд Төв консерватор Нимбо хотын захиргаатай хамтран зохион байгуулсан олон улсын дууны уралдаанд Монгол улсаас ирсэн аригл хоолойтой оролцогч Авирмиг 1-р байр эзэсэнд бид баяртай байдаг. Хятад Монгол хоёр улсын уран бүтээлчид олон жилийн турш эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжмийн урлагаар дамжуулан гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгосоор ирсэн. Хятад Монгол хоёр улсын соёлын солилцоо урт удаан жилийн түүхтэй. Бүгд найрамдах Хятад ард улсын Төв консерватор Монгол улсын соёл урлаг, боловсролын салбарынхантай хамтдаа бүтээж, хамтдаа мэдэрч, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье. 共建、共享、共同发展。谢谢。
Монгол улсын консерватори үзүүлж байна. Монгол улсын засгийн газар улсын онцгой комисс боловсрол соёл шинжилгээ ухаан спорт яамны дэмжлэгтэйгээр өндөрлөгтний өмнө тулгарч байгаа цар тахлын аюулыг эрүүлийн хэв нэгдэлтэд даван туулахад хөгжмийн урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний сэтгэлийг хөглөж Монголын төдийгүй олон улсын нэр төртэй бүтээлчтэй цахим ертөнцөд дуу хоолойгон нэгтгэх зорилгоор World Music Online Festival-ыг зохион байгуулж байна.